манайхаа шинэ дугаар тавтан барил. Намайг Тэргэл гэдэг. Намаа өнөөдөр гэдэг. Бид хоёрын 20 something podcast-ын давтан барил. Яа. За. Өнөөдөр нэгтэй өдөр. Тэгээ цаг одоо хэд болын цаг одоо 12 болох гэж байна. 11:30 болж байна. 11:30 тий. Яа. Тэгээ бид хоёр за чи өнөөдөр бид хоёр заавал нэгтгэд дугаараа тавина гэж би бүр чичрээд дарсан. Түрүү 7 хоног жингаа яриад. Тэгээд бид хоёр хийхгүй дээрээ бодлоо сая муудалцаад. Аха. Тэгээ ботосоо эндаад тэгээ сууж байна. Ингэсэн байхгүй. Эхлээд өнөөдөр ингээд нэгдэх өдөр тэгээд хоёул амар ингээд завгүй байсан шүү дээ. Энэ 7 хоног өмнөх 7 хоног амар завгүй. Би бинтаач ингээд ярьж амжаагүй. Чи 7 хоногийн 7 хийсэн дээр нэр хоёлаа. Тий 7 хоногийн 7 хоног ажилласан уу? Тий, үгүй 7 хоногийн 7 хоног ажиллааг. Би 3-аас хойш бүтэнсээ өдөр хүртэл ажилласан. Би 7 хоногийн 7 өдөр ажилласан. Oh my god. Яа. Тэгээд амар завгүй. Тэгснээ ингээд тогтооч. Яа. Тэгээд нөө Black Week гээд амар хүмүүстэйсэн манай. Бүр ингээд амар хэмдэрсэн байсан болохоор. Амар хэмдэрсэн байсан. Тэгээ бас амар хүмүүстэй. Тэгсэн чи манай орлого болохоор ингээд амар сайн байсан. Гэхдээ бусад газрын орлогууд ба штэ. Одоо салбарын орлогууд бараг 250 мянга төгрөг орсон. Бүтэн нэг өдрийн. Танах хийдээс. Манайх нэг 50 мянга орсон баха бараг. Гэхдээ танаа дэлгүүрт өгнө бол сайн. Тийм манай дэрэгт амар сайн л да. Тэгээ бусад газар бүр ингээд нэг өдрийн орлого нь 250. Өнөөдөр YouTube-оор илвж яхад би Япуг харсан шүү. Тэр чинь шинээр нэгтсэн. Тэрний орлого нь бүр тийм байсан байхгүй юу? Тийм яг угаасаа төв нөгөө одоо Стокгольм Энко өдр гэдэг шүү. Улаан сэдэр гэдэг шүү. Тэрний дотор нь найд юм байлаа. YouTube-оор энэ тэр Femman гэж нөө. Тийм яг нөгөө нэг тогны стейшны метроны стейшнээс шууд гараад байдаг том оол дотор юм байна. Би ч очиж үзэж байгаа л дээ. Тийм яг төвд байдаг. Тэгсэн чинь ингээ хагас биш бүтэн 7 хоногийн орлого нь баг ингээ хагас сая орон болцсон. Oh my fuck. Амар аа. Хүмүүс бүр амар юм авдаг. Тэгээ яг хямдрлаар бүр бүндэж авдаг байлаа. За ямар ч тийм тэгээ амар завгүй байж байгаад тэгээ бид хоёр заавал та хэдэд дугаараа гаргах хэрэгтэй гээд тэгээ нэгдэг өдөр ингээ уулзаад тэгсэн чинь би ануур ингээд битсэн байхгүй ингээд ярих сэдвний талаар үгүй ингэсэн байхгүй эхлээд ингээд за юу ч гэсэн бичлэг хийгээд тэгэнгүүтээ хоёлаа юу ч яриаггүй энэ 7 хоног юуны талаар ярих юуны талаар ингээд яг юу ярихаач мэдгүй тэгээд зүгээр нэгдэг өдөр 11 цагаас уулзаг ярьсан байсан. Тий. Тэгэнгүүтээ тэргэл өглөө надад бичсэн байхгүй. Өнөөдөр яг хийх хэвээр юм уу? Ярих сэдв юу байгаа гэж бичсэн байхгүй. Тэгэнгүүтээ чи бас шөнө ажиллана зүгээр юм уу гэж бичсэн. Тэгэнгүүт нь би шөнө ажиллах бол зүгээрээ гэхдээ ярих сэдв байхгүй яах вэ гэж бичсэн байхгүй. Тэгээд надад бол ямар ч сэдв байгаагүй юу ч бодоогүй. Тэгээ би нэг сэдв явуулсан байхгүй юу? Тэгсэн чинь тэрийг хараагүй. Сэдвээ чи 10 минутын дараа явуулсан шүү дээ. Би тэгээд за болчих гингүүдээ би бүр ном уншаад суудсан байхгүй юу? Орноосоо ч босоогүй. Би бүр ингээ өглөө 8-аас сэртээ өглөөний цаа уугаад бла 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 гэд тэгэнгүүтээ за болцсон маань гэ буцаа орондоо ороод ном уншаад суужсан. Тэнгүүдээ гин дуцаарсан чинь гэрэх чаяг юу ингэж надад бичсэн. Тэнгүүдээ яфик паник. Би паник авангуудаа шууд өсөрч босоо шүтээ угаагаад oh my god нүрээ угаагаад 15 минутын өмнө яг энд ингэ хөвтөжсэн. Тэгээ одоо ингээд нүрээ маян залсан гэсэн. Өсөө боогоод нүрээ бодоод тэгээ сууж хувцамсан. Миний би болохоор ингээд угаасаа ануу ингээд над руу бүр ингээд бичсэн байхгүй юу. Нэгтэх өдөр гэхэд л юу дуурайда. Манай хурш жоох хүүхэдтэй. Тийм үү? Йоо, хүүхдийн хүүхдэл. Тэгээд нэгдэх өдөр л ингээд дугаараа гарна гэдгсэн байхгүй. Тэгэхээр би бүр ингээд толгоонд ингээд оруулсан байсан байхгүй. За нэгдэх өдөр сэдв байсан ч байгаагүй бит хоёр сэдвээ болоод ярьчдаг. Тийм болохоор нэгдэх өдөр ингээд уулзна гэд. Тэгээ би бүр ингээд завгүй амжихгүй. Тэгээд би бүр ингээд такси дуудаад ануугийн дэрсэн байхгүй. Тэгээ би ингээд хаяг маягийн дотор асуугаад тэгээ нэг сэдвний юм дотор явуулсан чинь хариу байхгүй. Тэгээ гайхаад тэгээ миний хувьд болохоор ингээд ануу болиё гэж юусоо хэлээгүй зүгээр л сэдвэн байхгүй. Би тэгэнгүүтээ чи болохоор амар чи болохоор амар нөгөө нэг амар олон болохгүй юм хэлсэн байхгүй юу? Эхлээд болохоор нэргүй байсан. Харин 10 тэгэнгүүтээ эхлээд болохоор чи шүн ажиллана.
ямар ч юм бэлдээгүй чамд сэдв байгаа мó юу ч ингээд ярилцаагүй штэ. Тэнгүүд чинь ингээд 2 3 ингээд болохгүй юм хэлчихлээр аха за тэргэл бүр ингээд угаасаа их ажилласны чамаг их ажилласан завгүй байгаа мэдчихэж байгаа. Тэнгүүтээ би за болцсон байлгүй дээ гэж ингээд шууд ингээд болцсон гэж хэлээгүй ч гэсэн болцсон гэж бодсон байсан. Тэнгүүд нь за харин бодсон гэхээр чи надад ингээд буруу байгаа хгүй яа тэгвэл би зүгээр өнөөдөр байхгүй яах уу гэж би асуусан байхгүй. Тэгээд чи ингээд шүн ажиллана штэ. Тэгээд яах уу гэд ингээд бичсэн байсан байхгүй юу. Тэгсэн чинь анаа болохоор харин тийм ээ ингээд ямар ч сэдв байхгүй гэд тэгээд ингээд алга болсон байхгүй. Тэгтэн би ингээд окей мэдээж ингээд анаа болохыг хүсэхгүй байгаах. Яа тэгвэл ингээд хөрөө болохоор байсан бол за өнөөдөр болоод байгаа гэж хэлгээсэн гэж би бодсон байхгүй юу. Тэгээд би яарад таксин зугаад тэгээ ирээд тэгсэн чинь ануу хаалгаа онгойлгосон чинь ингээд дөнгөж сэрсэн. Тэгээ миний бүр ингээд илүү уур хүрээд oh my god яаж одоо ингээд подкаст бичих юм бол тэгээд намаа нүрэ бодчихсон орж болох юм уу гэж орж ирээ. Тэгэхгүй бол ингээд бит хоёрын нөгөө нэг vibe амар сонирн болчих болох юм уу гэж бодоод тэгсэн чинь ануу одоо ингээд нүрэ бодож яхад тэгэл гайг болчих байлгүй дээ гэл. Тэгэхээр би ингээд дотроо ингээд бодоод за одоо ингээд энерги жоохон өөр болохгүй бол хоёулаа амар grumpy харин суугаад бичлэг хийж амар нэгтгүүдээр гоё vibe-та бичлэг тавина гингүүтээ амар grumpy ууртай биендээ ирэтэраад тэгэхээр амар тийм шүү. Тэгээд яг бичлэг хэлэх өмнө буцаа санацсан. Аха, өөрхөн намайг тэрвэрээд. Тэгээ би энд ормор хурааж яваад яг үндэ ингээд эхнээсээ ингээд хиймээр л байсан подкаста. Ягаад вэ гэхэлэр ингээд би мэдчихсэн хиймээр байгаа. Хиймээр байсан болохоор ингээд юучаасан ингээд хоёлаа олоо ярьчин. Одоо ингээд шинэ жил болох чинь харин шинэ жил болох чинь тэнгүүдээ чи сэдвч авахгүй планераа чигээгүй би тэгэж муугаа хэлээгүй. Би болохоор тэгэж байсан сэдвч авахгүй. Өнөөдөр би өнөөдөр байхгүй бит хоёр ярих сэдв байхгүй. Чи бас шүн ажиллана штэ гэж тэгсэн чинь үгүй шүн ажиллах зүгээрээ гэж би уншсан байхгүй. Миний уншиж байгаа болохоор шүн ажиллах зүгээрээ харин тиймээ сэдв байхгүй гэ би ингэж уншиж байгаа байхгүй. Тэгээд би сэдв явуулсан байхгүй. Би болохоор тэрэлээ бичиж байгаа төвнээ нь болохоор сэдвч авахгүй планераа чигээгүй чи ч гэсэн шүн ажиллана гэ. Тиймэрхүүгээр за тэгвэл тэгээ байлээ дөө гэ. Тэгэж утсан. За тэрийг үлдээгээд чиний 7 хоног явсан. За хэрүүлж байгаа. Тэнгүүтээ би бүр ингээд сайн ингээд суусгарчлаа харин би ингээд 15 минутын дотор ингээд өөрийгөө бэлдээд амар сандраад тэнгүүтээ суусан чинь ингээд чичир. Миний цогноос амар нүсгав. Ингээд зүрх салглаад тэгээд за 7 хоног ямарсан. Окей, миний 7 хоног амар завгүй байсан. Ажилдаа тэгээ өглөө 9 гэж гараад бараг өдөр болгон 10 гэж гэртээ орж ирсэн. Тэгээ яг ажлаа тарчаад ингээ дахиад дундуу хийх юмнуудтай тэгээ гадуур явсараа нүг анхаагийн би хэлж болохгүй сайн мэдгүй. Анхаагийн нүг юу хэлсэн ажил нь хэлсэн. Тэгээ тэрэнд нь бас ингээ туслах хэрэгтэй юмнуудын ингээ цугтай байх хэрэгтэй процесс нь. Тэгээ би ажлаа тарчаад тэр мэрэнд ингээд амар анхаарад тэгсээр итэл ингээд бит хоёр бүр хоёулаа өдөр болгон гэртээ өглөө гараад тэгэл орой бараг 10 11 гэж гэртээ орж ирээ. Тэгэл буцаж ингээл тэгсээр аваад 7 хоног ингээд өнгөрцөн. Тэгээ би бол өнөөдөр гоё бас ингээд чам шиг бодож байсан байхгүй ингээд өглөө эртхэн сэрээд амраад тэгнэ гэж бодож байсан чи бас ингээд стресстэй. Жаахан хэцүүллээ. Тэгээ ер нь бол энэ 7 хоног амар хурд өнгөрцөн. Чамд ямарсан? Миний 7 хоногс амар хурд өнгөрсөн. Би 7 хоногийн 7 пасс ажилласан. Нэг өдөр өдөр ажиллаад амар их ажилласан. Одоо тэгээд 7 4 5 хоног амрах юм уу? Үгүй. Одоо энэ шүн ажиллана, маргааш шүн ажиллана, 1 хоног амраа дахиад 2 шүн ажиллана. Тэгэхээр ингээд бүр амар их ажиллана. Тэгээд мэдгүй энэ 7 хоног тэгээ басгаад ажил дээр нэг юм бол. Юу яасан? Би хүн алхааш байгаа. Яа. Ва. Их сүгэ. Би тэгээ ажил дээр уйлаа. Өчигдөр би 2 өдөр 2 өдөр ажилласан байхгүй юу? Өчигдөр би хийя гэд одоо 2 газар ажиллаж байгаа. Үгүй 2 газар ажиллаа. Гажир ажиллаж байгаа. Тэнгүүд өчигдөр ажиллаад урчигдөр ингээд ажиллаад тэр 2 ажилласан газар нь болохоор ингээд жоохон илүү хүнд өвчтэй хүмүүс зүрхний хүнд өвчтэй одоо окей имийн буруу өгөх юм уу? Тэнгүүд газар нэрийг андуурах гэсэн юм уу? Үгүй би дандаа нэрийг асуудаг. Тэрэн дээр бол асуудалгүй. Тэнгүүдээ нэг хүн болохоор ингээд
зүрхний шигдээс аваад тэгэнгүүтээ манад ирээд амар хүнд байжгаад одоо ингээд бүр ингээд унтуулчтай штэ команд оруулаад ингээд имчилгээгээд лалала тэгэнгүүтээ ингээд манад арай гайг болоод ирсэн байхгүй. Тэгэнгүүтээ ингээд зүрхнийх нь даралт нь амар бага. Зүрхнийх нь даралт нь бараг 60 30 50 амар бага. Тэгсээр нь ингээд нэг амар ингээд биен муудаагүй зүгээр ингээд хөвтөл ингээд зүрх нь ингээд удаан цогцлоод байгаа байхгүй. Тэнгүүдээ нур адреналин ингээд амар хүчтэй юм байдаг байхгүй. Зөвхөн ингээд зүрхийн хурдан болдог. Арай зүрхийн ингээд одоо пискад нь одоо ингээд жоохон сандаргаад ингээд адреналинтай ойролцоо. Тэгтээ нур адреналин ингээд зүрхийн ингээд жоохон хурцсахдаг. Тэнгүүдээ тим нэг юм байдаг байхгүй. Тэнгүүдээ би тэрийг болохоор зөвхөн тэр тасагтл ингээд ихэнхдээ хэрэглэгддэг. Миний өмнөх ажилдаг тасагт бараг хэрэглэгддэг байхгүй. Тэнгүүдээ тэрийг ингээд бландаддаг ингээ холдог. Одоо жижиг ампулнаас том юуруу ингээ ус одоо глюкозтай ингээ холдог. Тэгэнгүүтээ хольж малал нэр мэрэн бичээл. Тэгэл ороод нөгөө ийм нэг пумп байдаг хгүй ингээд одоо нэг дропаар ингэж өгж байгаа шүү дээ. Ингээ амар бага хэмжээгээр орж байгаа. Тэгсэн жижиглэр хурдлуулсан юм уу? Тэрийг гадтай би норадреналин гэж бичгээ оронд исупрел гэдэг бас өөр нэг юм байдаг. Тэрийг ингээд нэрийг өөрчлөөд компьютер одоо пумпэн дээр нь бичсэн. Тэнгүүдээ би болохоор ингээд уг нь бол жин яг ингээд өгөх ёстой дөөс ингээд бүх юм бичсээрнэ. Эмнийх нь нөгөө нэг одоо машин дээрээ буруу юм бичсэн. Тэнгүүд илүү хурдан. Тэгсэн чинь гадтай. Би тэрийг мэдээгүй заяа. Зүрхэн амар хурдан болоод эхэлсэн юм уу? Амар хурдан болоогүй заяа. Юу ч нөлөөлөөгүй заяа. Тэр юм тэгсээр нэ би тэгээд нэг юм бодоогүй. Ингээд ажиллаа хийгээл орой шөнийн ээлжиндээ үлдээчээд тэгээд ингээд тэгтээ нэг сонирн байгаа гэсэн байхгүй. Нэг юм мартцсан юм шиг ингээд санагдаад тэгээд унтаад тэгээ өглөөс ирээд зүгээр ингээд ажил дээр очиж байгаа юм заяа. Тэгсэн чинь надад ингээд надад ээлжээ үлдээх байгаа ингээд залуу жин өчигдөр тэгсэн байлээ. Шөнийн ээлжийнхэн хэлсэн гэдэг. Тэгэнгүүтээ би ингээд гинт ингээд пал ингээд харин пал ингээд бүр ингээд гидс ингээд сонирн болоод тэгээд oh my god юу хийч вэ. Тэгэнгүүтээ гэтээ иймэрхүү юм тохиолддог. Гэтээ чи ингээд дараа нь сайн бодоорой гэд тэгэнгүүтээ одоо өвчин нь ягаачгүй зүг зүгээрсэн. Амар сонин зүг зүгээр яг ингээд зүрхнийхэн даралтанд баг хിവэрэ амар баг хിവэрэ. Тэнгүүд амар хурдан солилцсон юм байлаа. Гэхдээ гадтай миний ингээ бүр ингээ пал хийсэн юм. Тэр өгсөн юм нь 10 дахин хурцтай авт. Shit. Тэгээд би ингээ бодоод хэр удаан тэгж авсан тэгээд хэдэн минут тэгсэн юм уу? Хэдэн цагаар тэгсэн юм уу? Би 6-7 үед ягаад 9 хүртэл 3 цаг тэгж хурцтай авт. Тэгээд одоо энийг одоо ингэж буруу хийснэ. Тэгээд пациенттай хэлэх юм уу? Хэлэхгүй. Пациентад бол хэлэхгүй ингээд зүг зүгээр байгаа болохоор гэхдээ манай дарагт очин заяа. Тэр нь тэнгүүдээ манай дарга болохоор надтай митинг яриаг захиалсан юм гэхдээ митинг. Үгүй одоо тэрийг ингээд фонго пэсэн одоо тэр шүний ээлжний анмайлаа тэнгүүдээ тэр нь ингээд цаашнаа яваад дарга дээр очиод дарга нь надтай яриад тэгээд ягаад ингэсэн тэгсэн. Тэгээ чамаа хаахам ажиллаас үгүйстэй. Үгүй ах уу арай чалгах анхааруулах альгүй тэгээ чи хэлэм шүү ингээд шүн ажиллаад хэцүү байна. Үгүй шүн ажиллаагүй би орой ажилласан. Тэнгүүдээ би ингээд пал хийгээ oh my god би ингээд хүний аим юу аврах ингээд хүн алж чадах. Яа. Тэнгүүдээ ингээд бүр ингээд бодоо тэрэнгүүр нэр ингээс өгөх юм үгүйстэй. Өгөхгүй л дээ. Гэхдээ ингээд зүрхэн ингээд хурдан буруу адреналин амар ихээр орж ийн л гэсэн үг шүү дээ. Тэнгүүдээ тэрийг чи юу байгаагүй шүү. Ингээд жигнэсээ хүссэндээ хийгээгүй шүү. Тэр чинь ингээд хийсэн бол бүр тэгвэл тэр чинь чи өвчтэй гэсэн үг. Яа. Тэнгүүдээ би ингээд бүр ингээд амар сонирн болоод тэгээд манай тэр нөгөө нэг надад үлдээсэн хоторшка ингээд сувлагч болохоор зүгээр ингээд тиймэрхүү юм байна. Тэгээд пациентын зүгээр бүх юм зүгээр. Тэгээд одоо ингээд тэрнээсээ ингээд юм сураад март гэдгсэн байхгүй юу? Тэгсэн чи би ингээд мартаж чадахгүй. Тэгээ ингээд эмний ингээд өрөөнд зогсоод ингээд бодоод тэгсэн чи ингээд нулимс гойж oh my god хүн алчих. Тэгээд тэнгууд ингээд өдөржин ингээд бодоо. Тэгээд өчигдөр шүн ингээд унтаж чадахгүй. Бодогдоод тэгээд би
ер нь намайг халтсан дээр юм шүү гэж бодсон. Би Мэ. өөрөө Чи яагаад андуурцаа? окей би амар ингээд одоо ингээд манад ингээд Амар их завгүй ажилтай хүчтэй юм уу? Эсвэл ингээд ингээ хийх юм байнга л байгаадсан. Тийм. Тэнгүүдээ намайг ингээ юм хийж хахад дандаа нэг юм ингээ гарч ирээд голоор нь ингээ Хүн таслаад байсан юм уу? тасалдуулаадсан байхгүй намайг яг юм ингээ бүрэн хийлгүүлэхгүй тренинг гэдэг ингээ хүмүүс орж ирээл гадсан. Тэгээ уц байнга. Чи тэрэн дээр тэгтээ чи ингээд байж би ингээд энд юм хийж ин чи дараа 5 минутын дараа над дээр ирээд тэгэж хэлсэн ч гэсэн одоо акют юм байвал одоо имплантад жагаагаас илүү акют юм байл би ингээ явна штэ. Явах хэрэгтэй. Тэгэхээр чи мартахгүй яах вэ? Тэгэнгүүтээ ингээд байнга ингээд обритон болоод тахлаар тэгээ. Тэгээ шүү. Гэтэ яа. Тэгээ нэг хэцүү. Тэгээ 7 хоног жингаа ажилласан болохоор мэдгүй өчигдөр амар ядарсан. Урдөгдөр амар ядарсан байсан баг. Харин угаасаа яа амар хийх юмтай. Хийх юмтай. Гэтэ өчигдөр бүтэнсээ өдөр хийсэн. Тэгээд гэртээ орой ирээд тэгээ угаалга төр хийгээд хувцас өгөхөд оруулахын даваг солиод усанд ороод жоохон юу яагаад янзлаа өөрийгөө жоохон янзлаад өөртөө цаг гаргасан чи амар гоёсэн. Тэгээд нэг одоо чи энэ 7 хоног ахаад тийм их ажиллах уу? үгүй энэ 7 хоног тэгэхгүй яг манай Black Week гэл бүр чамаг амар их тавьсан юм шиг тийм бүх хүмүүс л амар. Тийм хүн болгон амар их угаасаа ажилласан. Тэгээд тэгээ нүүнэ манай ажлын нүүнэ тавьдээ штэ. Тэр юу явцсан. Лондон яваад өгсөн байхгүй яг одоо Black Week дээр тэгээд намайг тэрний оронд ингээд тавьчих байгаа байхгүй. Тэгээд би бүр ингээд 3 дахь хойш ингээд ирж ажилласан. Тэгээд нөгөө нэг тэрээс болохоор амарна. Тэгээд бас хагас амтлаас нэг оролцсон. Тэгээд баха ажиллаа. Тэгтээ яах вэ? Мөнгөтэй. Тийм мөнгөтэй бол. Тэгээд мөнгөөрөө би бүр юмнууд захиалцсан. Төрүүлээ захиалцсан. Мөнгө авахгүй гэж бага юм захиалцсан. Би нөгөө нэг өвлийн нөгөө нэг болтоо хараадсан шүү дээ. Тэгээ би нэг сайтнаас нэг болтоо захиалцсан жоохон үнэтэй. Тэгэхээр захиал 5,000-аар. Гэхдээ би болохоор ингээд нэг үнэтэй авчих юм бол амар олон жил өмсдөг. Одоо өвлийн куртыг бараг 4 дахь жилдээ өмсөж байгаа тийм болохоор би амар удаан хэрэглэнэ гэж бодож байна. Тэгээд жоохон жижиг сажиг юм Black Friday гэж захиалаад. Хямдралтай гэдэг юм захиалаад. Яа. Нэг тэгжил өөрийгөө баярлуулаад. Тэгээд нэрээ 12 сар гарцсан. Фишта адвент. Хан болсон өчигдөр. Тэгээд гэртээ гацуур аваад, гацуурны мод аваад, ориг гэдэг лөө. Жинхэнэ мод аваад. Тэгээ ингэсэн байхгүй би ингээд анхаад таксимсэн байхгүй ингээд авмаар байна барилгын дэлгүүр авмаар ингээд тэгээ ерөөсөө ингээд явахгүйсэн байхгүй. Тэгээ би ингээд дэлгүүртлээд юм уу зүг. Барилгын дэлгүүрт Bauhaus гэхээр амар хэмтэн байт юм лээ. Тэгээд би болохоор загцсан байсан чинь 7 хоног тэгж ярьсаар аваад тэгээд за сүүл рүү би өөрөө авахаас гээд ботцсон байсан байхгүй. Тэгээ амар тэнэг би ажиллаад тарчаад тэгээд Лили хоолн дээр тийм нөгөө нэг тори ятасан байхгүй. Баахан ингээ гацур матурнууд ингээ зарч байсан. Тэгээд яг хаах жахтанд би очиод авмаар ингээ тэгсэн байхгүй. Тэгээд надад 500-аар зараад тэгээд анхаа намайг ажиллаас ирж авах байсан чинь амар их юутайсан. Очиртой, трафиктайсан. Тэгээд би хотөрөгтлөө гацуурн модоо түнэл банагаар чирж яваад тэгээ миний курт мөртөг амар мухаалаад өмд төр мухаалаа. Тэгээ сүүлргөө би бүр ингээд чирээд яваад тэгсэн чинь миний гар ингээд хүнд хүүхэд ингээд өргөчглээр гар ингээд амар өвдчихтэй штэ. Тэгээд нэг юу маань гар маань өвдөөд тэгээд тэр өдөр барилгын дэлгүүр явах байсан байхгүй. Тэгтээ би яагаад ч юм ингээд за одоо би авахгүй бол болохгүй гэж ботсон заяа. Худлаалч магадгүй гээд. Тэгээ барилгын дэлгүүр очсон чинь амар хямдгаа. 500-аар авсан юм би 100 короноор авч болохоор байсан. Ой, жинхэнэ модоо. Тийм. Bauhaus бүр яг адилхан зарт юм бол. Ой. Гэтэ quality нь өөр байхгүй. Яг адилхан. Тийм үү? Яа, яг адилхан төрлийн моднууд. 150. Гэтэ би ингээд боцсон байхгүй. За тэр ахын ингээд цалингийн тусалч. Яа, би энэ ч бас мод бодоол. Гэтэ би 12 сарын ихэнх үед гэртээ байхгүй. Хөдөө явчих болохоор тэгээд хэрэггүй бах уу. Харин. Гэтэ би бас арай төрүүлээ авт юм шиг хэлээд. Яа тэгэл одоо ингээд нэг сар дутуу. Тийм. Өгчих ах төрүүлээ. Гэтэ ингээд доотлол нь ингээд усалдаг чи мэднэ зү. Тий ус хийхээ мартсан байсан. Одоо ч ус хийхгүй бол. Тэгэхгүй бол амар хурдан хатчихдаг. Харин тий. Тэгэхээр амар муухай. Битүү юм унгагаад тэгээд ховоосон болчтой. Oh my god. Чи гэхдээ Чингис стресс төлөмж би харуулах уу? Тий. Би зураг мөргийн юусоо тавиагүй. Зүгээр өөрөө би нэг хитэн чимэглэл хийсэн.
Энэ. Ой, vad söt. Би Хөрхөн. Тэгж яваад фокус нь Дээр тавихгүй те. фокус. За зургийг тавьчих. Ийм нэг юунууд даавнууд авч агаад тэгээд юм жижигэн пандагнууд хийгээд тэгээд апельсин ингэж юу аж өгөлгөөд. Хөрхөн амар хөрхөр. Gud vad söt. Тэгээ энэ дотор нь ус хийх хэрэгтэй те. Ja. Энэ нэг хөлн бас 300 үдэн кора. За Хэрэглээ. Харин. Зарим юмнууд ингэ бодохгүйгээр. За тэгээд байгаа зү. Аха. Би энэ 7 хоног хийсэн нэг юм нь болохоор цус өгсөн. Тийм нэрээ. Яа. Хидээг өгсөн. Хідэн өгдөө. ойролцоогоор нэг уут өгдөг 300 мл хавцаалдаг хаа. Тэгээд цусыг чинь нөгөө нэг өөр компонентаар ингээ хуваачдаг улаан, цагаан, тэгээд плазмагаар ингээ хуваагаад тэгээ хэрэглээтэй үед нь ингээ ихэнх үед эмнэлэгт нөгөө нэг хүн цус багталтай байвал ихэнхдээ улаан цус өгдөг. Эритроцитер өгдөг. Тэгэхээр ингээ хуваачдаг. Фильтрдээд. Тэгэнгүүтээ тэгээ би чинь намайг ягаад анх цус өгснийг мэддэг лөө. Мэдэн штэ. Яа. Чи мэдгүй хүмүүстэй хэлэх юм шүү. Окей. Амар ярина гэж бодчихсон чи мэдсэн. За ингээд одоо болохоор анх цус өгсөн нь болохоор бараг 3 жил өмнө өгсөн. Бараг жилд нэг л удаа өгсөн л та. Гэхдээ тэрнээс хурдан 3 сард нэг удаа өгч болдог өгнөл. Тэгэнгүүтээ анх цус өгдөг нь болохоор нөгөө нэг манай хоёр ихэр дүү яг төрөхөд Минь дараа надад нэг хэлэх юм байгаа. За окей. Манай хоёр ихэр дүү одоо 4 настай. Тэгээд анх төрөхөд хийсвэрээр төржсэн. Тэгэнгүүтээ хоёр ихэр болохоор эхлээд нөгөө нэг хэдэн 7 37 молоногт тахт нь планераад ингээ план хийсвэрээр ингээ план гаргацдаг. Тэгэнгүүтээ яг тэр үед ковид үеэсэн. Тэгэнгүүтээ манай болохоор нөгөө нэг эмнэлэгт орж болохгүйгээд тэнгүүдээ янз бүрийн эмний өвчний улмаас ковидын улмаа ковидсэн After болохоор нөгөө нэг юу ковидын риск зонд орсон хүмүүсийн нэг нэсэн болохоор оруулаагүй. Тийм болохоор чи ээжигээ дагж ороод тэгээ бүх төрөх процесс нь цогтой байсан. Yes. Тэгээд цогтой ороод тэгээд хагалгаа нь болоод тэгээ хоёр беби гарч ирээд тэгээ зүг зүгээрээс. Тэгэнгүүтээ хоёр бебигээ аваад жинлэн яан хэмжин гээд би зүгтээ яваад. Тэгээд байжсэн чи гинт ээжсэн жоохон цусаалтай дан таад өрөөрөө явж гэдэг гэсэн баггүй. Тэгээ хагалгаа дуусгахлаар ээж гараад ирнэ гээд. Тэгээд окей гээд би бүр амар их адреналинтай бүх юм ингээд бараг сандарсан. Ингээд дараад байгаа юм ингээд бие бариад сандарсан байдаг штэ. Тим тэгээ хоёр беби гарч ирсэн. Би юу хийх юм мэдгүй. Тэгээд хүмүүс ч нугаас ажил хийж байгаа яваад өгчнө. Тинчэж зөндөө хүмүүс байгаа. Тэгээд би хоёр бебитэй өрөөндөө үлдээд тэгсэн чинь 1 цаг болоо, 2 цаг болоо, 3 цаг болоод ингээд амар олон цаг өнгөрсөн байхгүй. Тэгээд би бүр гайхаад эхлээ 2 цаг болоод өнгөрчихлээр ингээд гайхаад хүнээс асуугаад манай ээж хагалгаа яаж байгаа л асуугаад өгөөч гээд тэгсэн чинь за асуугаад хэлье гээд тэгээ алга болсон байхгүй. Тэгээ байжгаад ахиад цаг 2 цаг өнгөрөөгөөд тэгээд ахиад асуусан чинь ээж чинь нөгөө нэг юу яатсан маань амар их хэмжээний тасаалт. Юу яа хагалгаанда одоолтол байгаа маань. Тэгээд одоо хэр удаа одоо болцсон цаг маг болцсон би бараг 5-ын үед хагалгаанд ороод тэр нь бараг 4 цагийн дараас. 8-9 үедэсэн. Тэгээд одоолтол хагалгаанда байна. Тэгэнгүүтээ дуусхлаар нь хэлээгээд тэгэнгүүтээ тэрний жоохон дараахан одоо дуусчлаа ээж чинь гэтээ нөгөө нэг наркосонд ороод одоо дараа нөгөө пост опен байгаа. Тэгээд сэрхлээр нь сэрээд бараг тэнцэнэ хонохох гэдгсэн баггүй. Тэгээд чи хоёр дүүдэнд нартайгаа хонохондоо гэд. Тэгээд би амар сандраад oh my god яана гэд. Тэгээ хоёр бебиг яаж памперсын солихоо мэдгүй зөө. Амар жижиг. Тэгэнгүүтээ памперсын яаж солихоо мэдгүй, яаж юм өгөхөө мэдгүй, байн амьсгалын шалгаад. Тэгээд тэгээ байжсэн чи 11 үед гинт ээж ирэхээр болоод над руу ингээд залгсан баггүй. Тэнгүүдээ залгаад ээж нь одоо очлаа гэд. Тэнгүүдээ ээж болохоор
наркосноос шууд сэрчээд би хүүхдүүд дээр очимаар байна гэд. Тэгэж хэлээд тэгээд чи энэ чинь хонсон дээрээ ингээд дөнгөж хаалгаанаас гарсан янз бүрийн ингээд одоо ингээд ойдл мойдл нь цусалтах ч юм уу мэдгүй. Тэгээд жоохон ингээд контролтой байлгамаар байна. Энд чинь хонсон зүгээр ах гэсэн чиж би хүүхдүүд дээр очино гэд. Тэгэнгүүтээ ирээд амар groggy одоо ингээд бүр ингээд дөнгөж наркосноос сэрсэн. Тэгээд яг дараа нь ингээд мэдгээд цусалцсан гэж сонссон. Тэнгүүдээ ингээд хүмүүс ингээд жоохон ингээд болгоомжтой байгаадсан байхгүй ингээд цус их алдсан. Тэгээд янз бүрийн тариа өгөөд ингээд цус ингээд бүлэгнүүлдэг тариа өгөөд тэнгүүдээ ингээд хідэн ингээд уут цус бас өгсөн юм байлаа. Яг operation дундаа. Тэнгүүдээ бид 4 эмнэлэгт 3 хоноод тэгээ гарсан байхгүй. Тэгээд дараа нь ингээд цаас өгдөн штэ ингээд одоо эмнэлэгт юу хийсэн ямар юм уух тэр цааснууд дээр нь ясан чинь 6 литр цус алдсан гэд. Нэг хүнд хэдэн литр цусаад иглээ? Жижигэн битэн хүнд бараг 5 6. Одоо бид нарт хэдэн нормал 5 6. Тэгэхээр 6-ийнхаа цусыг алдсан. Тэнгүүдээ том ээж болохоор жоохон томхон биетэй би бол нэг 6 7 литр ээж бас нэг 6 7 литр гэж бодож байна. Тэнгүүдээ ингээд 6 литр цус алдсан. Эхлээ 3 литр алдаа дараа нь ингээ 3 литр. Тэгэнгүүтээ яг тэр юун дээр нь болохоор ингээд одоо нөгөө нэг юу нэдэ штэ плацента нэдэ штэ тэр нь ингээд наалтцсан. Тэгээд тэрийг ингээд авах гингүүд ингээд авсан чинь тэрнээс нь амар их цус алдаад тэгээд ингээд амар олон методээр ингээд цусыг алдуулахгүй ингээд болиулах гэж оролдоод тэгээд болохгүй яаралтайгаар гэрээс нь нэг хаалганы юмж авчираад тэр нь ирж ороод тэгээд баахан юм болж иж арай гэж нэг юм цусыг ингээд тогтоосон гэд тэгэнгүүтээ тэгээд ингээд амар их цус алдаад тэгээд ингээд бодсон байхгүй шведүүд амар их цус өгдөг ингээд ер нь бол ингээд бүр ингээд юу гэдэг вебсайт ээждэг одоо ямар бүлгийн цус хэр бага байгаа ингээд статистикууд нь байж байгаа Стокгольмд хэр их цусны ингээд хангалт байгаа нь байж байгаа тэгэнгүүтээ ингээд хүмүүс амар их цус өгдөг шведэд ингээд ер нь бол эрүүл ямар нэг юм тарай хэргэлдэггүй өвдөж мөвдөггүй байвал тэгэл ингээд цус өгч лээдэг. Тэгээд би гинт ингээд цус өгмөр санагдаад ингээд мэдээж манай ээж юм аварсан юм нь бол ингээд илүү ингээд цус алдсан цусыг ингээд буцаагаад өгөөд байгаа штэ. Тийм болохоор ингээд цусаа өгье гэж зориглоод нэг удаа очиод тэгсэн чинь ингээд вебсайтн дээр нь гарч ирсэн шүү. Би ингээд амар сандарсан бүр чичрээдсэн байхгүй яахаа мэдгүй амар бүдүүн зүйтэй тэгэнгүүтээ ингээд бүр ингээд гармаан чичрээдсэн. Тэгэнгүүтээ тэр сувлагч нь амар хөөрхөн байсан. Тэгээд анх удаа өгж байгаа мó өгж байгаа юм байна гэд ингээд мэдсэн. Тэгэнгүүтээ ингээд ягаад өхөр болсон ингээд тайвшруулаад юм яриадсан байхгүй. Тэгээд би ингээд манай ээж амар олон литр цус алдаад тэгээд тэрнээс хойш юу нь бол цус өгөх хэрэгтэй маань ингээд эрүүл хүмүүс нь ядаж ингээд цусаа өгж явах хэрэгтэй маань амар хүмүүс амь авард юм байна гэдэг. Тэгээ бодоод тэгээ өгч ийн гэдгсэн чинь ингээд миний зургийг аваад Instagram дээр нь тавьжсэн. Тэгээд тэрнээс хойш ингээд саяхан 3 дахь өгсөн. Тэгээд зарим нэгэн эм тарай хэрглэж авахад бол ингээ өгж болохгүй гэдэг ингээ амар нэхур байдаг ингээ. Одоо алавдаа уусна хүртэл ингээ хэлдэг. Юунаас олж уусна хүртэл хэлдэг. Тэгээд бүх юмнэр ингээ амар чухал ингээ амар их ингээ шалгадаг. Юу хэрглэж байгаа, юу ууж байгааг. Тэгээд чи ямар бүлгийн тусдаа мэдгүй. Мэдхгүй би тусаа өгье гэж бодож байсан. Гэтэ минийх би ингээ юу гэдэг лээ яан брэсттэй гэдэг лөө. Төмөрний дутагдaltaй. Тийм болохоор чи тэгээ төмөр уудаггүй мó? Уудаггүй. Уугаач. Тэгээд төмөр уухлаар хар бас гараад идэг мэдхүү. Тийм. Амар муухай. Гэхдээ ингээд бас хатдаг. Гэхдээ нефрекс гэж нэг юм байдаг. Гиз ингээд юу ад төмөр уухлаар би ингээ нэг жил бас ингээд амар муу хоол идээд тэгээд мах идэхгүй сүүлрээ бүр ингээ өндөг тэр идэхэ болоод яагаад тэгснэ яг санахгүй байна. Тэгээд дандаа ингээ vegetarian хоол зэр идээд тэгснэ сүүлрээ бүр ингээ миний сарын тэмдэг ирэх болсон байхгүй юу. Тэгээд бүр ингээ бүх юмны дутагдaltaй болоод тэр үед ингээ төмөр ууж эхлээд буцаж ингээ мах цах дээр идэж эхлээд тэгсэн чинь миний намайг бүр ингээ эмчэд болсон чи гидснээсээ цусалтж гин гэж бодсон. Яг үл миний нөгөө нэг юу амар ингээ баг гарсан байхгүй юу. Одоо төмөрний юу нэгээд бүр амар баг гараад тэгсэн чинь намайг гайхаад. Чин тиймэрхүү юу хийлгэсэн юм уу? Гастроскопи ч юм уу эсвэл эндоскопи.
Үгүй хэлгээгүй. Намайг зүгээр тэр юмч над руу ингэ залгаад чиний юу ч ингээд амар баг гарсан байна. Чи ингээд махцах тэр үед би ингээд буцаа мах идээд эхэлсэн байсан байхгүй. Тэгээ махцах тэр идэхгүй мөгөө тэгэхээр би иддэг гэд. Тэгээд надаа буцаж төмөрний юм бичиж өгөхөр болоод тэгээд тэгсэн чинь ингээ бас амар хараар гарч ирдэг амар муухай. Тэгээд гиз бас ингээд юу ингээ бондоолгоод идэм байлаа. Хатуу болгоод идэм байлаа. Тэгээд ухаалсан. Гэтэ одоо би гайгүй махцах тэр идэж байгаа. Гайгүй болцсон бахав. Тэгээд яг төмөрийн дутагдaltaй хүмүүс амар ядардаг, ус ундаг, тий ус ундаг. Тэгээд яг цус өгөх ингээд хугацаа нь болохоор 3 сарын зайтай өгч болдог. Тэгээд яг цус өгснийхаа дараагаас ингээд бас төмрийн бэлтгэл цанаас нь өгдөг. Тэнгүүтээ нэг нь болохоор чиний уужсэн тэр дөрөфронха им шар өнгөтэй. Тэгээд би болохоор бас тэрийг ууж хахад миний ингээд гидс ингээд бас болохгүйсэн маа. Бас хатаад амар хэцүүс. Тэнгүүтээ тэрийг ууха болцсон байсан болохоор сая болохоор нэг өөр юм өгсөн. Тэр нь тэг зүгээр. Тэгээд тэрийг ууж байгаа. Тэгээ манайхаа цус өгөөрэй. Зөндөө хүмүүсээ мэдгүй байна. Аим авардаг. Минийх энгийн бах уу? Минийх амар энгийн цус гэхдээ хаяа ингээд гинт амар ингээд багасчт юм байлаа яг storage нь дотроо. Тэгээд надаа мессеж ирдэг. Чиний бүлэг ингээд амар баг байна. Очиж өгөөрэй гэд ингээд мессеж ирдэг. Тэгээд oh my god тэгсэн чинь манай ажлын охин O+, O-. Нөгөө байдгүй нөө. Окей хамгийн нөгөө нэг бүх цусны бүлэгт таардаг. Одоо жишээлбэл ингээд минийх B юм. B+. B+. Би өгжиж мэлдэг ах та. Билэхгүй. Өгжиж л мэддэг. Яа. Тэгэнгүүтээ тэр охин тийм цусны бүлэгтэй. Тэгээд гинт ингээ эмнэлэг дээр цус алдаад очивол шинжилгээ авахынхаа өмнө шууд ингээ тэр цусыг өчшөлтөг хийж. Тэр нөгөө нэг Яховас витнэд шүү дээ. Тэр бүр тэр хүмүүс надаа тиймэрхүү хүмүүс манад ирдэ ш таяа. Ингээд юу ч болсон цус авахгүй гэх. Тэр бүр арай л өгчээсэн ч цус авахгүй гэж хэлдэг. Тэрэн дээр одоо яах ч вэ? Хамт. Амар хэцүү. Тэгээд гэтээ энэ талаар нөө нэг одгирлэгч ярьсан бичлэг гэдэг чинь YouTube дээр. Тэр нь бүр илүү мэдмээрээ байл. Хамт. Гэтээ бүр ингээ амар trauma болж байсан. Тийм шүү дээ. Бүр ингээд би ингээд яг тэр үед ингээд oh my god ингээ хоёр жоохон бэбистэй манай ээж нас орсон байвал яана гэж бодчихсон. Бүр ингээд харин тэгээд би ингээд бүр шоконд орсон яг яхаа мэдгүй. Тийм үес. Тэгэл гэртээ ирэхэд ингээ бүр ингээ surreal. Одоо ингээ итгэж өгөхгүй. Жохон хоёр бэбитэй ээжтэй цуг гэртээ. Тэгэхээр л зүг зүгээр тэгээд амар хурдан тэнхэрсэн. Амар хурдан тэнхэрсэн. Амар цоглог гэсэн тэгээд одгирлэгч угаасаа тийм те. Ээж ингээд амар ингээд юу би сайтай уг нь бол ингээд ер нь ингээд айгу амар хүчтэй. Тий. Тэгээд гэртээ ирээл амар сайн шүл угаал ер нь бол ингээд Монгол хоол амар хийсэн. Махтай шүлтэй хоол идээд тэгээд гэлс ингээд ер нь бол тэнхэрсэн. Гэтэ ээж бас амар trauma болсон. Манай гэрхэн бүгдээрэнд нь амар trauma болчихсон. Яа. Нэг тиймэрхүү тэгээд цус өгөөд тэнгууд агаад бит хоёр аль хэдийн нэг жил подот. Oh my god, би Facebook дээр харсан. Харин би өчигдөр өчигдөршээ түрүү 7 хоног хизээлээ 5 дахад илүү 28-нд анх подоо тавьчихсан мэл. 11 сарын 28-нд. Ой, тэнгүүдээ 5 дахь өдөр бит хоёр подоо хийх үү гэж ярьж байсан шүү дээ. Тэр чинь яг 28 байсан юм уу? Яа, дөрөвдөг нь 28 байсан. Oh my god. Тэгээд яг тэр өдөр хийсэн бол яг нэг жил ойндор хийхээсэн мэн гэж бодчихсон. Тэгээд нэг жил хичээслээ. Тэгтээ бараг хагас жил пауз авсан мэт дээ. Яа. Тэгтээ нэг жил Мен чи сая нөгөө нэг дүү өдрөө ярьсан шүү дээ. Тэгсэн чинь манай аав ээж дээр манай аавын дүүн дүүийнх нь 2 хүүхэд 11 12 настай аав ээжинд 3 хоног очиж хоноод. Тэгээд амар сонирхолтой байсан юм шиг лээ. Хоёр жоохон хүүхэд гүлдээд. Тэгээд тэгсэн чинь ингээд эрдэнэ ах юм. 2 хүүхэд байсан юм. 2 эрэгтэй л. 2 эрэгтэй. Тэгээд очсон чинь тэгээ би ингээд хальт утсан байхгүй юу. Гэртээ нэг цаг маг дээр очиод жоохон юм битэр ярьж байгаа гэрлээ буцаа явсан. Тэгсэн чинь манай дүүгийн ингээд хоолой
бүдүүн болцсон. Хэдэн настай? 12-тай. Одоо яг ингээд Яг тийнейжер өсвөр нас нас нь. эхэлж байгаа. Тэгсэн чинь хоолой нь ингээд жоохон өөр ингээд бүдүүн болцсон. Амар юу санагдаа. Тэгээд мөсөн нэгтэр ингээд уургаж мурхахтай ингээд жоохон тийм жоохон ингээд сахал махалтэр уургацсан. Тэгээ өөр газар нас ургасан уу гэсэн чинь. Хөрхи. Амар юм эвгүйс. Одоо Маркус ч гэсэн Маркус арай болоог ойлоо. Одоо 11-тэй. Одоо бодолж байгаа хөө. Дараа жилээс хоолой молн өөрчлөгдөд эхлэхээр амар эвгүй. Одоо гэхдээ амар том болцоо. Өндөр тэнгүүтээ тийм амар өндөр. Амар сүртэй. Тэр бидэд бүр амар инээл та. Дэлгүүр орсон байхгүй зүгтаа. Тэгсэн чинь ингээд хичээл яг орохын өмнө ингээд жоохон хувцсунаар ингээд шинжилээд авъя гэх. Тэгсэн чинь дэлгүүр орсон чинь ингээд силвер гинж барьсан. Ийм бүдүүн хэмжээсэн. Энийг 100 гээд энийг 100 гээд за зүүмээр авал тэгээд яг 100 гэвэл ав зүхгүй гэвэл хаяа 100 гэвэл тэгээд байл гээд гисэн байхгүй. Тэгсэн чинь яг 100 гээд тэгээ авсан байхгүй. Тэгсэн чинь дараа нь гадтай цагаан лин тэрнтэйгээ өмсөө яваад тийм нэг зураг гэдэг шүү дээ. Тийм цагаан макта. Oh my god. Тэгээ бүр ингээд би тэд бүр инээл та. Тэгээд амар сүртэй өсмөсөө ургуулаад ингээд нэг голоор нь хуваагаад нэг амар жоохон яг ингээд өөрийнхөө ингээд гадаад үзмжинд ингээд анхаардаг юу өмсөж байгаа юу хэрглэж байгаагаа ингээд боддог болчтой байлаа. Тэгээд бодвол нүрзэж ч гэсэн амар нэттэй. Бид хоёр нөгөө машин зэлсэн байсан байхгүй юу? Тэгээ яг гадаад авсан байсан. Тэгээд ээж нөгөө нэг тэр хоёрыг гадаад салхинд авч гарна гэд. Тэгээ би тэгээ сүхтээ гараад тэгсэн чинь нүрзэж та хоёр ямар гоё машинтэй ингэж тэгснэ. За би нэг ороо суугаад үзээ тэгээд тэгээ орж суугаа манай машинтай бараг адилхан юм гэж мэгээ. Тэгээд тэгсэн чинь өмнө нөгөө нэг хим бэлээ анхаа бараг тоглоо хэлсэн баха. Юу бит хоёр 10 өрөө байранд орох гэж байгаа ч гэлээ мэдгүй тоглоо хэлсэн чи та хоёр хизээ нөгөө нэг байранд орохыг авсан уу мавсан уу авч юм ачи. Хөрхөө. Яа. Тэгээ. Тэгээ чиний шарах нэлээ. Энэ 7 хоногийн шарах би хүний аймаа алхажсэн. Хүнд ингээд буруу тэгээ тэрнээс амар их ингээд lesson авсан. Ингээд lesson авсан. Яа, lesson. Одоо хичээл одоо лекц авсан. Oh my god, jag trodde lesson. Alltså lesson. Тэгээ lesson авсан. Тэгээд нөгөө нэг би ингээд бодсон байхгүй амар их ингээд хүн ингээд дөнгөж одоо ингээд 20 гарантай 4-5 хүний амиг аврах гад тэмцээ зогсож байгаа би одоо юу юм бэ гэж бодсон гинт тэмцээ ингээд зогсож байгаа та. Яг юу хийгээд байгаагаа ингээд амар ингээд бодоод тэгэнгүүтээ ингээд амар хариуцлагатай байх хэрэгтэй маань. Тэгээд яа. Ер нь л ажил дээр хариуцлагатай байх хэрэгтэй маань л гэж бодсон. Чиний 7 хоногийн шарах. Миний шарах амар завгүй л байл. За амар завгүй. Тэгээ одоо яг энэ 7 хоног өөртөө цаг гаргаа хичээлтэй цаг гаргахгүй бол бүр шал өөр юмд хамаг анхаарлаа өгөөд явцсан. Тэгээд жоон хичээлээ одоо буцаж сайн хийж эхлэхгүй бол. Тийм нэг шарах. Чи өнөөдөр юу их хичээлээ? Үгүй өнөөдөр би хичээлээ хийхгүй. Өнөөдөр би анхаад туслана. Тэгээд тэр нөгөө нэг юунууд локалныхан тэр ингээ юмнуудыг ингээ тагалж цонхын ингээ амар өндөр таацдаг штэ. Жаарлуу. Би хараагүй ш. Амар өндөр таацтай байхгүй. Тэгээ тэрийг ингээ цонхон дээр тагалж тавихгүй бол хүмүүс ингээ амар ингээ хараа шаагаа тогшоод нөгөө хүмүүсийн ажлыг хийлэхгүй. Тийм болохоор тэрийг ингээ шат мат авч агаад туслаад хийгээд цаасаар ингээ таглаж. Цаасаар харин би нэг ингээ бор цаас авсан бит хоёр. Тэгээ тэрэнгүүр ингээ дэшнээ таглаад тэгээд бас ингээ бүтэн ханаа нэг бол ингээ бэш өнгөр эсвэл ингээ ногоонд туяатай өнгөөр бодд юм гэж бодсон байхгүй. Тэрийг нь болохоор нэг жижигхэн будаг ингээд авчт юм байлаа. Багасаас нэг тест бодогноод тэгээд ингээд бас тестэлж үзээд тэрийг нарны гэрэлт харахгүй бол нарны гэрэлт эсвэл ингээ гэрэлтэй эсвэл одоо ингээ цагаар амар дандаа муухай байна. Тэр ингээ гэрэлт харж мараад тиймэрхүү ажлууд хийж туслана гэж бодож ин тэгээ маргаашнаас би хичээлтэй анхаарна. Тэгээ би амар гоё шархнаа лэнттэй. Миний шархнаа лэнттэй штэ. Би ингээд яг ингээ ханаад турсан байхад өнөөрэ ханаад гэсэн санаад идэгцэн. Nice. Ханаад 3-7 хоногийн дараа final 3-7 хоногийн дараа ханаад идэгцэн. Тэгээд ханаадтай үед би нэг шалгалт хийсэн гэж ярьжсэн санаж байна уу. Тэгсэн чинь тэрэн дээр 40
42 маяр хүүхдүүдээс бараг 31 хүүхдүүд шалгалтандаа унтсан байхгүй юу? Тэгсэн чи би тэнцсэн байсан байвал яг хаа. Би бүр гайхаад oh my god бүгдээрээ тэр багшийг бүр ингээ үзээ ядаад бүр ингээ 30 хүмүүс ингээ шалгалтандаа унчаад ах чи юу гэж бидний буруу байт юм. Багшид ямар нэгэн буруу болоод хүүхдүүд ч унтсан байгаа. Багшийн буруу бол байхгүй. Тэгээд би нөгөө ханаатайсан болохоор комплитэринг явуулж иж заавал дүнгээ надад өгнө гэдгсэн байхгүй юу. Тэгэхээр би би угаасаа тэнцээгүй л хэлгүүдэйгээ хайцсан байсан байхгүй юу. Тэгсэн чинь гинт онлайнаар нөгөө нэг буцаж битсэн шалгалт бид нарт ирээд тэгээд тийшээ би орж болох боломжтойсэн байхгүй юу. Тэгээ харсан чинь гээ үсэг бичсэн байсан байхгүй юу. Тэг би гайхаад ба энэ миний шалгалт юм бах та гэд итгэхгүй заяа. Тэгээд харсан чи би яг 17 оноогоор тэнцсэн байлээ. 17 байсан мó. Тийм. Хамгийн бага нь 17 байсан. Тэгээ яг 17 оноогоор тэнцсэн. Тэгээ бүр бүүн баяр. Амар баярлалаа. Тэр миний хамгийн том шарах нэлээнд. 7 хоногийн. Тэг би нэрээ яг шивэд хүүхдүүд нь л тэнцсэн байх гэж бодсон. Тэгсэн ч үгүй. Тэгсэн чинь нэг Аз охин тэнцсэн. Шивэд хүүхдөө нэг Аз охин. За миний шарах нийлэн болохоор 12 сар. Тэгээд уг нь бол амар ингээд Christmas spirit-тэй өчигдөр байжгаад тэгээд хүн алах шахснаа мэдээд тэгээд буцаад ингээд унтсан. Гэхдээ 12 сард ингээд амар их ингээд ном уншаад гэртээ гоё бейк хийгээд тэгээд нэг cozy vibe-тай байна гэж бодсон. Тэгээд шинэ оноо ингээд энэ оноо ингээд гоёор дуусгаад шинэ оноо гоё ирэхлээ. Хоёлаа дараа 7 хоног юу ах юм шүү. Нөгөө нэг wrap up хийх юм шүү. Яа. Би бодоод таад багадтай хэрвээ энэ бичлэгийг үзснийхаа дараа бид хоёрын шинэ жилийн wrap up-ыг түрүү жилийн wrap up-ыг үзээд тэгээд хүлээж байгаарай дараагийн wrap up-ыг. Бид хоёр одоо юу ярьснаа санахгүй. Би бол баг юу ярьснаа санахгүй. Хоёулаа яг нөгөө нэг сар болгон юу болсноо ярьжсэн штэ. Тэгээд зорилго морилгын талаар л ярьжсэн баг. Тэгээ одоо буцаад тэрнээс хойш сар болгон ер нь ингээ болсон юугаад ярина те. Зөндөө юм болсон шүү дээ. Яа, амар хэм болсон юу ч болсон юм. Гэтэ амар энэ жил бүр ингээд амар хурдан өнгөрцөн. Бүр ингээд нүдээр юм хэн зур 24 он. За. Тэгээд энэ ингээд хэрүүлтэй уруултай уйлантай мэлэнд дугаартай цогтой байсан та бүхэндээ баярлаа. Тэгээд дараагийн дугаараар уулзъя. Okay, bye.